Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 2015 оны 100-ны их засвараар нийслэлийн хэмжээнд 25 байршилж шугам сүлжээний нэвтрүүлэх чадрыг сайжруулах, он удаан жил солигдоогүй элэгдэл ихтэй шугамуудыг сольж сайжруулах, шинжлэх, шинээр зарим хэсэгт дулааны шугам хийлгэх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд удаан хугацаагаар халуун усны хэрэглээг хязгаарлах шаардлагатай зарим нэг хэсэг тодруулбал, инх тайвны өргөн чөлөө төв шуудангийн баруун урд хэсгээс баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугамыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөдөх ажлыг 3 үндсэн хэсэгт хуваан хийж гүйцэтгэсэн юм а. Бид нар бол өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан өнөөдрийг хэмжээнд бол бүрэн ханган ажиллаж байна. За мөн зүүн дүүрэгт одоо амгалангийн дулааны станц гэдэг 300 МВт станц ашиглалтанд орно. За өнөөдөр бол дөрвөлтийн ажлуудыг эхлүүлээд одоо шугам тоноглолыг дүүрэх ажлууд хийгдэж байна. За зүүн дүүргүүд амгалангийн дулааны станц өөрөө залгагдаад яг ажиллах хэмжээнд хэвээ ажиллах юм бол зүүн дүүргүүдийн дулаан хангамж бол эрс сайжирна. Нийслэлийн зүүн бүсийн дүүргүүдийн орон сууцанд дулаан халаалтын түгээлт муу байна гэсэн шүүмжлэл жилийн жилд гардаг. Харин энэ нь томоохон станцууд баруун талдаа төвлөрсөн байдаг болон өөр бусад хүчин зүйлээс нөлөөлдөг талаар албаны хүн онцолж байна. За яг дулаанаас ч юм уу ч одоо халаалт тоглож байгаа бас хэд хэдэн шалтгаан байна л да тийм ээ. Дан ганц одоо бас дулааны шугам шилжээний үйл ажиллагаагаас гадна бол их усруудын нэгдүгürt найдвартай ажиллагаа тийм ээ. Усүр дээр дулаанчлалтын тоноглол төр одоо тодорхой тоглолтол харах юм бол параметрууд бол буурдаг. За дээр манай шугам шүлжээн дээр үндсэндээ бас гимэл саатлаар бол бас төр тоглолдох. За горим ажиллагааны хувьд одоо бас хийдэх ачаалагдсанаас болоод даралтын одоо бас утгууд бол шаардлагатай хэмжээнд төрөхгүй байхаас тоглолдох юм гардаг. Гэхдээ энэ бол энэ өвлийн ачаал бол нэг гарахгүй. Ер нь бол бас гол шалтгаан нь орон сууцны байруудын халаалт маань өөрөө манай шугам шүлжээгээр дамжиж дулаан дамжуулах, хуваарлах төвүүдээр дамжигдаж тусдаа 2 дуурлагын дэд сүлжээ гэж боддог. Эдгээр маань юу гэвэл одоо энэ орон сууцны байруудын салбарлсан шугамууд, орон сууцны байруудад орох одоо дулааны үүсэл цангаагаар дамжуулаад айл өрхүүдээр бол дамждаг. Босоо шугамууд байна. Дээр нь одоо халаах хэрэгслүүд байна. Тухайлах юм бол одоо бас 3 өрөөтэй айл байлаа гэхэд галтгооны өрөө нь халдаггүй, том өрөө нь халдаг ч юм уу, унтлахны өрөө нь халдаг ингээд жигд бус байгаа явдал бол энэ байрны өрийн дотоод тохируулга. За мөн одоо энэ дотор системийн одоо олон жилээс дотор системийн одоо бөглөөтэй байдлаас болж ингэж бас жигд бус салах юм болдог. Эдгээрийг бол тухай борн одоо бас зүүнний засвар хугацаанд одоо орон сууцны конторууд за дээрний сөөхүүд тийм ээ бас энийгээ шинжлэх, солих, за засвар аях, угаалгууд хийх, за бөглөөтэй хэсгийг солих гэсэн ийм арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй л доо. Хэдийгээр орон сууцны халаалтыг 9-р сарын 15-наас эхлэн нийтийн журмаар түгээж эхэлсэн ч халаалттай холбоотой гомдол санал Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани шуурхай удирдлагын газарт ирж байгааг нь мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар халаалт дулаан гэдэг цахилгаан шиг хурдан хугацаанд шууд очих боломжгүй. Эргэлт жигдрэлт гээд хугацаа шаарддаг учраас иргэдийг халаалт бүрэн жигдрэх хүртэл хүлээцтэй хандахыг хүслээ. Эконьюс сурвалжлах групп Улаанбаатар дулааны сүлжээний төрийн өмчит хувьцаат компаниас мэдээлж байна. Тэгэхээр энэ 9-р сарын 15-наас эхлэн орон сууцны халаалтыг нийтийн журмаар түгээсэн байгаа. Харин 10-р сарын 1-ээс эхлэн аж ахуйн нэгж албан байгууллагуудын халаалтыг түгээхээр бэлтгэж байгаа талаар албаны хүн ярьж байсан юм. Тэгэхээр энэ жилийн үед нэлээд онцлогтой жил байгаа. Амгалангийн захилгаан станц ашиглалтанд орсноор энэ жилийг нэлээд үнэтэй давах магадлал өндөр байгаа талаар албаны хүн онцолж байсан юм а.